Сэнөө би ингээд миний YouTube дээр тавих анхны бичлэг бим. Гэхдээ өнөөдөр би өөрийгөө танилцуулна гэж бодож байна. Тэгээд намайг Арван Наран гэдэг 10 настай 2015 оны 3 сарын 10-нд төрсөн байгаа. Одоо 5 дахь ангис үг Арангаад оршин сууж амьдардаг. Тэгээд амбул тавла одоо дөрвөлээ болсон. Яг гэвэл манай ах оюутан учраас хот явсан. Тэгээд би одоо та нартай юу ч л өөрийгөө тайлбарлах юм дээ. Миний үзэсгэлэнтэй юм. Тэгээд ер нь бол одоо хэдэн цагийн дараа би 24 цаг унтахгүй байх чаленж юм. Тэрэн дээр фейлдчих юм болвол би шууд WhatsApp-ээр фейлддэг. Фейл. Тэгээд би өөргөж чадахгүй гэж бодож байна. Би өмнө нь бас 24 цаг унтахгүй байх чаленж хийсэн чинь унтсан байлээ. Гэтэ яг хав 5 хүртэл тийсэн. Яг хав 5-6 цаг хүртэл яг хав тийсэн. Тэгээ би цаашаа унтаад нөгөө би ямар ядарсан. Тэгээд гэхдээ би унтахдаа кофе нээруулаа гэж бодож байгаа. Энэ манай айлын шүү. Хэрвээ сонсохгүй бол яг сонсож ивэл манай айлын шүү. Та нар мэндийг намайг бит юм уу царамтай гэж хэлээ. Би зүгээр л жирийн охин. Ядууж биш, баянч биш. Тэгээ би одоо тэгээд ана ээж би дөрөнгө амьдэрдэг. Тэгээд би дөрөвтэй нэг хүн амьтаа амьдэрдэг. Хүнгийн амьтаа амьдэрдэг. Тэр нь манай Poppy гэдэг нохоо. Би ингээд Poppy-га дараа нь та нартай танилцуулна за. Тэгэхээр та нар миний 24 цагийн унтахгүй байх чаленжид орж ирээрэй. Гэтэ би лайв хийхгүй л дээ. Угаасаа лайваар бараг 5-6 цагт хүн үзэх хүн байхгүй. Гэтэ би фейлдчих юм болвол өөрийгөө тэгэл шийдэх байх та. Энд шийдэх талаараа миний мессенж руу бичээрэй за. Би дахиад та нарт өөрийгөө бүр сайн танилцуул. Намайг би ингээд авгаа ингээд нууцлна. Дэм гэдэг авг. Миний авг. Тэгэд миний нэр болохоор Наран. Тэгээд би 15 оны 3 дугаар сарын 10-нд төрсөн. Загас ордтой 10 настай 20 жилтэй. Тэгээд одоо ингээ би юуны баяраар их дуртай вэ гэхээр шинэ жилийн баяраар амар дуртай. Яагаад ч юм бүү өрнөл шинэ жил гэж боддог. Тэгээд би Харанга аймгийн 2 дугаар сургуульд сурдаг. Тэгээд би хамгийн алин бага. Тэр хамгийн том нь эрэгтэй, дундлах нь эмэгтэй. Тэгээд би эмэгтэй. Тэгээд
Мөр юу гэж тайлбарлах вэ? Миний хобби дуулж бүжиглэх. Тэгтээ тийм онцч дуулахгүй. Тийм гойж бүжиглэхгүй. Яг бүжиглэхийн үед бүжиглэнэ. Яг 16-ад бол тэмцээнд бол оролцож байсан. Би цэцэрлэгтээ дуулаад 1-р байр авчихсан. Гэхдээ тэр одоо хамаагүй. Тэгээд миний шүднүүд амар том бааз. Би шүд ургуулдаг витамин утсан чи тэр ингээд би тэрний гоё юмтай бүгдийг нугаад усч том болсон. Нүрэнд ямар ч батаг байхгүй шүү. Та нар фильтр ашигласан гэж бодож магадгүй. Үгүй. Батгахч байхгүй, тийм сөрөвч байхгүй. Би та нарт дараагийн бичлэгээрээ манай нохойг танилцуулах гэсэн бичлэг хийх болно за. Энэ өрөөд өндөрлөе. Баяртай.